дугаар уншия. 727 бүлэг. 709 дугаар хуудасна. За гарсан бах тийм ээ. Би чам уншия гэдэг та нар хараад татваас уншаарай. Эзэн гэрийг байж байгуулахаас нааш түүний байгуулагчид энийг хөдөлмөрлөө. Эзэн хотыг хамгаалахаас нааш манайч хүнд энийг сэрүүн байна. Хайрладаг хүндээ тэр нойрыг зүгдэг атал. Харин та нарыг босож оройдтой суугаад зүтгэж олсон талхаа идэх нь зүгээр л дэмий ээж. Хайртун үр хүүхэд эзнээс их өв умай үр жимсэл шанал болоо. Залуу хүний хөвгүүд дайчны гарахгүй сум адил тэднэр саадгад үргэсэн хүн юутай ерөөлтэй. Үүд хаалган дээр дайснуудтайгаа тэд ярилцах үедээ ичхүрт 9 оноо. Дуулал номын 120 дугаар бүлгээс ахуулаад 134 дугаар хүртэл үндэстэй өксөх дуугарсан гэсэн. Өксөх гэдэг тодтолтой хэсэг дуунууд яваад байна. Тэгээд энэ ямар ч та өксдөг яадаг дуу юм бэ гэхээр Иерусалим руу Израилийн овог аймагуд мөргөл хүндэтгэлийг өргөхөөр ялангуяа Иерусалимд байгаа сүмд Бурхны сүмд аюун оршуу байгаа тэр сүмд очиж тахилаа өргөж талархал магтаалыг өргөхөөр явахдаа одоо дуулдаг дууд байна. За энийг өксөх дуу гэж. Яг тэгэхээр Иерусалим хот өөрөө Сион уулан дээр баригдсан. Ялангуяа эзний сүм яг тэр уулан дээр баригдсан. Хамгийн өндөрлөг газар баригдсан. Тийм учраас тэр Иерусалимын зүг явахдаа үнэндээ өксдөг байсан. Сүм рүү явахдаа тэд өксдөг байсан. Тийм учраас энэ өксөж явахдаа буюу эзэн рүү явахдаа эзний ариун оршууд дээр очиж түүн талхал магтаалыг өргөхдөө дуулдаг дуу учраас өксдөг дуу гэж нэрлэгдсэн. Тэгээ энэ дуу нь юугаар онцлогтой юм бэ гэхээр зөвхөн эзэн бидний хийвэдэг. Аврал бол зөвхөн эзэн байгаа. Эзний хүч чадлаар л бид өрөвдөж бид өдий зэрэгтэй сайн сайхан байгаа гэдгийг энэ дуунуудын онцлог нь өөрөө яг тэрийг хамгийн их онцолж дуулдаг. Тэгээд тэр агуу бурхан өөрөө Сионд оршиж байгаа гэдгийг дурддагаараа энэ дуунууд онцлог байгаа юм л да. Тэгэхээр дуунууд 122 дугаар бүлгийн жишээлбэл 2-3 дугаар ишлэг харах юм бол үүний тайлбар маш тодорхой байж байна. Дуунууд 122 дугаар нөгөө талын бодсон дээр байж байна тийм ээ 708 дээр. Иерусалим бидний хөл голдон хаалганы чинь дотор зогсож байна. Иерусалимын иж цогцлоосон хотын ёсоор баригдчихэ. Ийшээ овгууд эзний овгууд Израилийн тогтоолын дагуу эзний нэрт талархахаар үхсэн ажээ гэж хэлсэн. Тэр маш тодорхой тийм үү? Тэгэхээр Израилийн овгууд энд эзэн талархахаар Иерусалимыг одоо зорддог гэсэн. Өөрөөр хэлбэл тэд өксөж авчдаг гэсэн. За ингэхдээ тэд юуг санаж явах хэрэгтэй юм бэ гэхээр аврал бол эзнээс байгаа юм шүү. Юуны түрүүнд эзэн юм шүү. Юуны түрүүнд эзэн ивэж ижил бид нар өдий зэрэгтэй байгаа юм шүү гэдгийг энэ дуунууд нь өөрсдөө эзэн рүү өгсөж яваа тэр Израилийн ард түмэнд энэ дуунууд нь өөрөөр сануулдаг гэсэн. Тэгээ бид ч гэсэн өнөөдөр эзэн Есүс Христийн дотор бурхан өөд явж байгаа хүмүүс. Тиймээс бид өөрсдөө үргэлж сануулж явах ёстой нэг чухал зүйл бол эзний ивэл байгаа учраас эзний хүч чадал байгаа учраас миний амьдрал, миний үйлчлэл, миний харилцаа, миний эрүүл мэнд, миний бүх зүйл өдий зэрэгтэй байгаа юм гэдгийг бид өөрсдөө сануулж эзэн талархах учиртай. Тэр утгаараа дуул 120 дугаар бүлэг өөрөө маш хүчтэй мессеж бидэнд өгч байгаа. Юу вэ гэхээр эзэн байгуулахаас нааш хүний хүч хөдөлмөр юу юм бэ? Энийг бүр өрхтгийн төвшөнд нь ярьж байгаа, бүр улс орны төвшөнд нь ярьж байгаа. Та нар эдгээрштэй байх юм. Эзэн гэрийг барьж байгуулахаас нааш түүний байгуулагчид дэмий хөдөлмөрлөө. Эзэн хотыг хамгаалахаас нааш манайч хүн дэмий сэрүүн байна гэж нэгдүгээрштэй өгч байна. Тэгэхээр мэдээж гэр бүлээ босон байгуулахын төлөө хүний хүч хөдөлмөр зүтгэлтийн байгаа бол ойлгомжтой. Тэр юус үгүйсэж байгаа юм шиг. Гэхдээ энэ бүгдийн ард эзний ерөөл ис оршоос хүн өөрийн хүчээр босгохгүй гэдгийг л хэлж байна. Гэр орнож тэгж босдгүй, ус үндэстэн ч тэгж босдгүй. Яг л дараагийн үйлдвэр дээр хэлж штэ. Эзэн хотыг хамгаалахаас нааш энэ Иерусалимыг ярьж байгаа байхгүй. Та нар 126 дугаар бүлэг дээрээс харуул нэгдүгээр ишлэлээр эзэн Сионы явж гэдэгтэй энэ Сионыг ярьж байгаа. Та нар 125 дугаар ишлэлээр нэгдүгээр ишлэлээр харуул эзэнд итгэдэг хүмүүс бол үл гаргах
мөнхөд оршдог Сионы уулд энэ Сионыг ирж Дуулал 128 дахь бүлгийн 4-5 дугаар ишлэлээр санал эзэн чамайг Сионоос өрөөж гэж энэ Сионыг ярьж байна. Тэгэхээр энэ хот гэдэг чинь юу яриад байгаа юм бэ гэхээр үнэндээ Иерусалим хотыг яриад байгаа. Энэ зүгээр хотын тухай яриагүй. Энэ эзний оршиж байгаа тэр ариун хотын талаар тэр Сионы талаар юм ярьж. Тэгэхээр эзэн өөрөө ивэж энэ хот ус үндэстний тэр зүрх болсон газар тийм. Энэ өөрөө хамгаалагдаж яадаг, энэ өөрөө оршин тогтмож яадаг. Эзэн өөрөө ивэж өнөөдөр бидний хүч хөдөлмөрийг эзэн ивэж бидний гэр бүл өнөөдөр босож өсөж одоо үндэт юм аа гэж хэлж. Тэгэхээр Бурхны ивэл хүмүүсийн амьдралын хамгийн жижиг нэгж болох гэр бүл дэш байдаг. Бурхны ивэл хүмүүсийн амьдралын хамгийн том нэгж болох улс орон дэш ч гэсэн байж идэг. Эзэн ивэж хамгийн өчигдөр нэгж хэсэг болох гэр бүлч босч ирдэг. Эзэн ивэж хамгийн том хэсэг болох улс үндэстэн ч босч ирдэг юм аа гэдгийг энэ Дуулал 128 дахь бүлгээр өгч. Тэгэхээр өгсөж байхдаа эзэн ямар агуу юм бэ? Эзэн ивэж бид босч юм аа гэдгийг энэ дуунуудны Израилийн ард түмэнд сануулдаг байсан шиг бид өнөөдөр итгэлийн амьдралдаа эзэн биднийг ивэж бид босгон байгуулагдаж бидний улс үндэстэн маань өрөвдөг, миний гэр бүл өрөвдөг, миний үр хүүхдүүд өрөвддөг гэдгийг энэ үг бидний сануулж байна. Тийм болохоор бид нэг зүйлийг мэдж байна. Юу вэ гэхээр эзэн ивэхээс нааш бидний зүтгэл бол талаар өнгөрдөг юм аа. Тийм ээ. Эзэн гэрийг барьж байгуулахаас нааш түүний байгуулагчдын хөдөлгөөн зүйл дэмий хоосон болт юм аа. Эзэн хотыг хамгаалахаас нааш манайч хүн дэмий сэрүүн байна гэж. Бурхан хүсвэл хичнээн манайч байгаа тэр хот эзлэхгүй үйл эзлэгдэн. Тэ. Бурхан хүсвэл манайч байсан ч бурхан тэр хотыг бас хамгаалж чадна. Тийм. Тэгэхээр энэ мэдээж хүний хүч хөдөлмөр байгаагаас гадна энэ бурханы өрөөл бас байгаад байгаа юм гэдгийг энэ хэлээд байна л да. Тэгээ манай найз 2000 оны дундор Гинлаа Непал өнгөрсөн Монголд 10 жилийн мишнэрийн ажил амьдралыг өнгөрөөснийхаа дараа бурхан дуудаж байна гэдэг Непал руу явсан. Непал 2000 оны дунд үеэр очоод тэнд одоо үйлчлэгийг эхлүүлэхэд нь Непалд иргэний тань. Тэгээ хатам аав чинь уурж ирсэн юм л дээ. Тэр юу гэж уурж ирсэн. Тэр чи миний охиныг миний зэмрийг чи аваад иргэний тань газар руу яваад таа. Чи солиороо юу? Нэг бол Монголдо байж байгаа. Эсвэл Европа Шинзланд руу босч ирэхгүй яасан шиг юм. Тэгээ тийм газар руу яваад үхлээ юу гэж үрцээс. Тэгээд манайс дараа нь тоолцож ирсэн тийм. Хүн үхэх үрэл дайгуу газар шүхэн. Хүн үхэхгүйгээр үрэл дайтай газар шүхэхгүй. Эзэн хамгаалахаас нааш хотыг манай нэмэр байхгүй. Тэгэхээр битээ хотоо маань гэж байгаа юм шүү дээ. Гэр орноо битээ байгуулах гэж байгаа юм шүү дээ. Хамгийн гол нь бидний итгэл найдар хамгийн дөрөв эзэн дээр байх шүү дээ. Хамгийн дөрөв бидний санаж авах ёстой зүйл юм аа энэ үлийг сануулж байгаа. Тийм ч учраас 2 дугаар ишлэлний үүнтэй уялдаад байгаа орж ирж байгаа юу гэж хэлж байгаа гэвэл хайрладаг хүн дээр тэр нойрогч өгдөг хатал харин та нар иш босож оройтдоо суугаад зүтгэж авсан талхай гэдэг зүгээр л дэмий ярьж. Ерөөсөө юм хөдөлмөрч байхыг иш босхыг эртэж байхыг өглөөний өмнө ингээл янз янз ном гаргаад ингээл янз бүрийн юм болоод байдаг гэсэн. Иш тусч ажилладаг амжилт, иш тусдаг амжилт үүрдэг юм гэх юм. Тэгээд тэр болгоны эсэргүүцээд байгаа юм ишлэл. Тэгээд 11 12 хүртэл оороо. Тэр ишлэлээр баг энэ тэр байдлаар энэ ишлэл баг дэмжиж байгаа. Тэгээд ингээд өглөө босч чадахгүй унтчаал тэрийг энэ ишлэлээр тайлбарлаа л тийм. Бурхан хайртай тэр зэрэгтэй байж гişтэй. Тийм байдлаар нойр ихтэйгээ бурхан намайг маш хайрж байгаа тайлбарлаа. Энэ тийм утгатай. Үгүй байна. Өөрөөр хэлбэл өглөөр тусаад оройтдол ингээд орой ингээд шүнжэндээ ажиллаад тийм. Гэхдээ бурхан ирэхгүй өрөл тэр хүч хөдөлмөр нууж амьдрах. Харин бурхан итгэж байгаа хүн бол ядаж нойр утгатай 50 утгатай тухайд ярьж байгаа. Тэгээс энэ бол ерөөсөө юм залхуу хойрог байдлын талаар ерөөсөө яриаг. Тийм. Хүн хичнээн бусдаас өглөө эрт босч зүтгээд хичнээн бусдаас оройтдол одоо унтахгүй суулаас гэдэг эзний нэгүсэл байхгүй бол тэр хүч хөдөлмөр дэмий хоосон өнгөрдөг. Яг нэг уртлын гэрийг барьж байгуулахаас нааш эсвэл манайч унтахгүй юм юугаа хотоо хичнээн хамгааллаа гэдэг бурхан хамгаалахгүй бол ямар ч нэмэр байхгүй гэдэг утгаар энэ хоёр дөрөж явж. Тэгэхээр зарим хүмүүс хошигнооч тэр хошигнохгүйгээр шиж тэр энэ ишлэгийг нэг жоохон унтчаад өөрийгөө өмөрч байгаа юм гэдэг би сонсч байсан л да энэ юм байна. Хүүши хэд болж хат ирж байгаа юм байна. Бурхан хайртай юм нойр үт юм аа. Гэж мэгэл тэр шал бороо ойлгоцсон юм чинь. Зүгээр нэг үгээр нь аваад ингээд өөрийнхөө унтж байгаа юм өмөрөөд явж байгаа тийм. Тэгээ
одоо өглөө яах юм хичээлээс орж ирчихээ. Тэгээд багштай энэ ишлийг хэлээс болж байгаа. Яах вэ? Мэдээж дихгүй гэдэг нь маш тодорхой байна тийм. Харин эзэнд итгэж найддаг хүн бол амар тайван, сэтгэл зүрхэнд амар тайван, унтахтаач амар тайван байдаг юм аа тийм. Энэ ишиг тодорхой болж. За тэгээд тэр хот улсын одоо амар амгалан байдал тэр өөрийгөө хамгаалах байдал чинь юутай холбоотой юм? Тийм цэрэг ирстэй холбоотой. Тэгэхээр цэрэг айрын хүчтэй байхын тулд төрөх ёстой байхгүй. Төрөх ёстой эмэгтэйчүүд. Тэгээд төрөхгүй бол айрын гэсэн үг шүү дээ. Өөрөөр цэрэг ирчүүд төрөхгүй бол айрын байхгүй. Тийм учраас одоо цааш нь хөгжлөгээд 3 4 5 дахь шилдэг хэлж байна. Харахтун үр хөхөд эзнээс ирэх өв май мөр жимсэн шагнал болоо. Тэгээд юу хүүхдийн тухай асуудал одоо ингээд тэнд яриадаа явчих гэхээр 4 5 дахь шилдэг гарч байна. Залуу хүний хөвгүүд дайжны гарт буй сум адил тэднэр саадгаа дүүргэсэн хүн юутай гэвэл үүд хаалган дээр дайснуудтайгаа тэр ярилцсан гэдэг ичгүүл биш юм. Өөрөөр хэлбэл тэр дайж чинь игээр хотоо хамгаалдаг байхгүй. Тэгэхээр өөрөөр хэлбэл нөгөө өрх гэрийн босгон байгуулалт хот улсын босгон байгуулалтын тухай ярьж байна. Энэ чинь өөрөө игээр хүнээр хийгддэг, хүнээр явдаг зүйл учраас эзэн хэлж байна. Тэгэхээр өөр хөвгтий чинь эзэн өгч байгаа учраас л тэр чинь хүн ам ихтэй цэрэг айрантай байж өстөн дайсан тулаад ирэхин цагт яах вэ? Айрантай хотол яах вэ? Ичгүүл байхгүй. Цэрэг айрангүй сууж байгаа төрөлт байхгүй, төрөлт багассан. Цэрэг айран байхгүй. Ингээд сууж байвал яах вэ? Хиндээ юугаа өгч өгнө гэж ярих вэ? Хин тэр тусаа хамгаална гэж ярих вэ? Өстөн дайсан тухайн ичгүүл тоохгүй гэж хэлж байна. Тэгэхээр төрөлт чинь хүртэл эзнээс байна гэдэг хэлж шүү дээ. Төрөлт хүртэл эзнээс байна. Энийг би биеэр амссан шүү дээ. Mesela манай гэр бүл бол эхний 7 жилд хүүхдтэй байсан. Тэ? Суугаад юу яав хавгал хүүхдтэй болдог хүмүүс биш үү? Айгуу гоё. Одоо манай ярьдаг биш тийм. Тэгээ манай. Тэгээ мэдээж чи 7 жил хайрлаж суугаад байгаа мөртлөө хүүхд гардаг тий. Тэгээд залбирсан, эцтэй залбирсан. Үнэхээр чи юу вэ? За эхний 4 5 жил ингээд яваад байвал хүүхдгүй яваад байвал за эхэндээс гоё лээс сүлдтэй хүн шиг ингээ үргэлжлээд насаараа ингээ үргэлжлэж чинь үр хөвгдөж байхгүй яана гэж үнээр санаа зовж ирсэн. Тэгээ хүмүүс ч гэсэн танадаа бурхан чи яаж тийм ачтیں۔ Хүүхд мөхтүү гэх ингээл хамаатан садмуудаас ихлүүл яана зэ яриад гэсэн. Тэгээ залбирч гэсэн. Та өөрийнхөө боолыг ичүүл битгий оолооч. Та өөрийнхөө боолыг өрөөдөг гэдгийг харуулаач гэж залбирсан. Бурхан хүүхд өгч өгч байгаа байхгүй тий. Тэгээд би хоёр дахин юусэн шүү гэдгээ батлах гад дахиад хоёр хүүхд өгч байгаа байхгүй. Тэгээд үнээр одоо эзэн бол бидэнтэй хамт байгаа. Үр хөвгтүүд үнээр эзнээс байна гэдэг. Үнээр маш тодорхой. Тэгэхээр бидний санаж явах ёстой, бодож явах ёстой зүйлүүд маань юу юм бэ гэхээр бид эзний одоо хүч чадалт, эцсийн үндэ итгэл найдраа бид юуны төрөнд тавих ёстой байна гэдэг гэр бүлийн хөгжил цэцэглэл, өрх гэрийн амьдралын сайн сайхан байдал, улс орны хөгжил цэцэглэл, амар тайван байдал энэ бүхэн эзэнтэй холбоотой. Өөр хүүхд маань хүртэл эзнээс үүддэг. Тийм учраас өксөх тул бид юу зааж юм бол эзэн эхлээд итгэл найдраа тавих зааж. Тэрнээс биш бол хүний хүч хүнийг ерөөсөө үгүйсгэх юм. Яа тэгэхээр энэ ишлэлийг ингээд уншихаар зарим нэг ажилч хүмүүс зарим нэг хөдөлмөрч хүмүүс жоохон шүүмжлэх гэдэг. Тэгээ яах юм? Алгаад иргээд одоо бурхан дэвэн, бурхан хамгаална, бурхан өөрт ирийг аймагт ингээд одоо алгаад иргээд одоо ингээд ажиллах суугаад байгаа юм. Тэгээд бурхан ч одоо тэгээд яах вэ? Тэгээд ингээд ивэчих юм уу? Яах юм? Тэгээд ингээд мушигдэл та. Тэгээд тийм биш гэдгийг бид нар дараагийн бүлэгтээс маш тодорхой харж байна. Өөрөөр хэлбэл дуулал 127 дахь бүлгийн тайлбар нь өөрөө дуулал 128 дахь бүлгээр явж байгаа. За дуулал 128 харъя. Богинохон бүлэг байгаа 6 ишлэлтэй. Эзнээс имэдэг түүний замаар замгч хүн бүр юутай гэрүүлтэй вэ? Чи гарынхаа хүч хөдөлмөрийг хүртэх үедээ аз жаргалтай байх бөгөөд сайн сайхан байна хэлсэн юм шүү дээ. Гарынхаа хүч хөдөлмөрийг гэж хэлж шүү дээ. Тэгэхээр мэдээж ажиллах нь тодорхой байна тийм үү? Зүгээр суухгүй гэдэг нь тодорхой байна. Харин эзний ивэл байгаа цаг тэр хүний гарын хүч хөдөлмөрийг нь эзэн өрөөдөх юм байна. Тэрнээс эзний ивэл байхгүй хичнээн хүн зүтгэхэд болохгүй гэдгийг л хэлж байгаа. Тэрнээс бидний ажилсаг биш байх талаар, залхуу хойрог байх талаар эзний үг огтхон ч заадаг байна. Бидний тэр шүүмжлэх гэдэг тийм үү? Ажиллахгүй хэдэн алгаад ирсэн хэдэн нөхдөд амьдрал хайсан хэдэн нөхдөд чуулган дээрээ алгаад сууж идэв. Мэтээр ингэж бид нар ярьдаг. Үүндээ тийм биш. Амьдралын суурьч бурхан дээр өөр төр тогтож идэг. Тэгээ тэр Иерусалимын сайн сайхан чинь бурхан дээр өөр төр тогтож идэг. Тэр миний гэр бүлийн сайн сайхан чинь эцэс бурхан дээр өөр төр тогтож идэг.
Тийм учраас миний өнөөдрийн энэ сургаалаас хэрэгжүүлэх ёстой зүйл нь дуурал 128-ийн 1-р ишлэл багхгүй. Бид юу хийх ёстой вэ? Бид эзнээс эмээх ёстой. Түүний замаар бид замнах ёстой. Тэгж байгаа цагт бид миний гарын бүтээлийг маань гарын хөдөлмөрийг тэр өрөөдөг багхгүй. Миний гэр бүлийг тэр өрөөдөг багхгүй. Дуурал 127 дугаар бүлэг дээр хэлсэн шүү дээ. Үр хүүхэд бол эзнээс ирдэг өв юм а, бэлэг юм а гэж хэлсэн. Одоо тэгвэл дуурал 128 дээр тэрийг бүр лавшруулаад бүр задлаад бүр дэлгэрэнгүй тайлбарч байна. 3 дугаар ишлэлээс эхнэр чинь гэрийн чинь доторх үр жимстэй усан үзмийн мод лага адил. Хөвгүүд чинь ширэг чинь тойронгүй чидүүн модны нахаалгаа адил билээ. Харах том. Учир нь эзнээс имээдэг хүн ийхүү өрөөгдөнө. Эзэн чамд Сионоос өрөөж чи амьдралынхаа бүхэл өдрүүдэд Иерусалимийн сайн сайхныг харах болно. Өөртөөхөө тухайд ярьж, ус амынхаа тухайд ярьж. Хөвгүүдийнхээ хүүхдүүдийг үзэх болтугай Израилийн дээр амар амгалан оршдог. Тэгэхээр хамгийн гол төлөв нь юу юм бэ гэхээр бид эзэн итгэл найдраа тавих нь хамгийн чухал юм аа гэж. Бид хөдөлмөрч байх хэрэгтэй. Бид эзэн итгэл найдраа тавиад түүнээс имэж түүний замаар замнаж байгаа цагт Бурхан намайг бүр хөвгдөг юм. Бурхан миний гэр бүлийг босгодог. Өөрөөр хэлбэл тэр миний гарын үсийг өрөөдөг гэдгийг миний хэсэг бүлгэж. Тийм болохоор дуулал намын энэ хэсэг бүлгүүд ерөөсөө бүгдээ бидэнд нэг л зүйлийг хэлж байгаа. Тэр нь юу вэ гэвэл юуны төрөнд эзэн итгэл найдраа тав. Хамгийн эхлээд эзэн итгэл найдраа тав. Тэрний дараа гарын чинь өсөв. Тэрний дараа ихнэр чинь өрөөгдөнө. Тэгснээр ихнэр чинь яг үр жимстэй усан үзүүн модлогоо адил байх болно. Тэгснээр үр хүүхдүүд чинь одоо яг чидүүн модны нахаалгаа адил байх болно. Тэгснээр энэ Иерусалим чинь өрөөгдөнө. Тэгснээр чиний гэр бүл босгон байгуулагдана гэдэг нь бидэнд хэлж байгаа. Тэгэхээр юу бид эхлээд амьдралынхаа нэгдүгээр тавхаа гэдгийг л энэ бүлгүүд бидэнд их тодорхой хэлж байгаа. Энэ бүх бүлгүүдийг базаад Есүс Матай 6:33 дээр маш тодорхой хэлсэн болов уу гэж би ойлгоод байна. Матай 6:33 гэдэг бүгдээр нь маш алдартай шүү дээ, тийм үү? Юу гэж хэлсэн? Юуны төрөнд бидний хаач талбай зөв байдлыг өгнөдөө. Тэгвэл энэ бүхэн танаас бидний зүйл. Өгсөхдөө энийг л бидэнд зааж байгаа. Чи эхлээд эзэнд найдраа тав. Эхлээд эзнээс нэмээ. Эхлээд түүний өмнө түүний замаар замна. Түүнд итгэл найдраа тав. Түүний замаар замна түүнээс нэмээ. Тэгж байгаа цаг чиний гэр бүл өрөө тийм чиний ус үндэстэн өрөөгднө гэж хэлсэн. Би өнөөдөр та бүхэн зориулж байна. Бид эзнээс нэмэж бид эзэнд итгэл найдраа тав. Бид эзнийг дарж байгаа цагт бидний хаан үсийг эзэн өрөөдөг юм аа. Бидний сүнж болно. Бидний гэр бүл, бидний ус орно. Эзэн өрөөх юм. Би үүнээр бат итгэдэг. Миний амьдрал өнгөрсөн 24 жилийн итгэлийн минь амьдрал эзэн яг энийг маш тодорхой харах хаус. Би өнөөдөр үнэхээр би Бурханд маш их талархаж байна. 24 жилийн тэртээ 1993 онд би скорингийн сурагч байсан. Тэр үед анхлын ангийнхаа найз сайнаас сонсоод би цуглаанд очиж байсан. Тэгээд би 2 жил цуглаанд явсны дараа би Бурхангүй үнэхээр амьдрал гэдэг бол утгагүй маа гэдгийг би ясмахандаа шиг ойлгосон. Тэр үргэлжлээд орон гараг яваад байгаа штэ. Яавал яаж чиг гэлтэй яг яах нь гэж яваад байгаа штэ. Гэхдээ 2 жилийн дараа үнэхээр эзэн бол хүний амьд эзэн ямар ч одоо сайн зүйлийн төлөө яваад юм утга байхгүй гэдэг эзэн надад ойлгож гисэн. Тэр үеэс би эзэн бүрэн амьдралаа зориулж шийдсэн. Ерөөсөө эзний үгийг сонгох, эзэн итгэж найдаа, эзнийг дагах, эзний төлөө ажиллаж амьдрах. Тэр үед эзэн намайг юу их юм байна гэдэг үнэхээр бат итгэсэн. Залбирх болгондоо би энийг эзэнд би тунхаглаж та намайг ингэж ивээгэж би залбирдаг байсан. Яагаад энэ надад тухай тийм үнцэг сэдв байсан бэ гэхээр аав ээжийн намайг загнадаг байсан байхгүй. Та нар зөв ойлгоо би аав ээжийн өнөөдөр юм муулах гэж ирээгүй шүү. Энэ зүгээр итгэлийн амьдралын гэршил юм шүү. Яг нь тэд нар эзэн мэдгүй хүмүүс учраас бас тэгж ярихаас урамсан аргагүй байсан байна. Тухай би ойлгож байна. Тэгээ аав ээж минь юу гэж ярьдаг байсан бэ гэхээр энэ хөлтрөө чам суршин сургуулгалгаа. Тэгээд чам эрдэн боловсрол мэрэгжил чамд алгаа. Тэгээд өөрийнхөө байр орон алгаа. Чи амьсуу хүрч сольж чадахгүй байна. Тэгчээ чи 97 он босон яриа л дээ. Тэгчээ чи авгаа аавна гэнэ. Тэр үед би их нартаа үерхчихсэн. Тэгэхээр суугаа яах вэ? Цаашаа явах яах вэ? Тэр тооцоолсон тийм үед. Тэгээд за ярьчих зашмын дагуу гэдэг шиг. Тэмхүү үед дээр явж исэн. Тэгээд ингээд ээж аавтайгаа ингээд найз охинтойгоо гэрэл тухай яриад чи ээж аав ингээд цусаар шигсэн тийм. Чи бидний ингэж цусгаа дагалын жинээс ханж явсангүй. Тэгээд чи яасан юм боддог хөөтэй чи өөрийнхөө орон барахгүй хуцаж сольж чадахгүй. Хуц дотор бүр амьсаа яриад байгаа шүү дээ. Тэгээд амьсаа үргэлж сольж чадахгүй. Дотор хуцаа болоо
Чи нэрийг өөрчилсөн чадахгүй ба чи ямар ч мэрэгчл боловсрол чамд байхгүй. Чи нийгэмд хийн гэж хийн ч биш. Чи насаараа тэр сүмээ таарч амьдрах юм. Эртний чи хүнч буцаа харж чи тэр сүмээр очиж амьдрахгүй чи гэж хэлжсэн. Тэр их үзүүлэх юм биш шүү. Би хүнч буцаа сүмээр очиж амьдрсан шүү. Сүмийн 4 жил би сүмээр амьдрсан шүү гэх юм. Хүнч буцаа сүмээр би амьдрсан тийм. Тэр их үзүүлэх юм биш. Тэгээд тэр үед манай зурдааны пастор болохоор хон Пелнам гэдэг солонгос пастор байсан. Одоо ч тийм хүн байдаг. Тэгээд энэ ухаан гэлөө хин чиглээ энэ солонгос чамд дижих юм уу? Чи насаараа энэ хүний дараа явуулдаа чи. Яг нэг цаг нэрд байсан. Тэгээд би энэ шийдвэсгүй хаава хийж хүүгийн дуудчих байхгүй. Яаж ойлгох вэ? Би одоо би өөр бас би яаж хийцүү. Хүүгийн бохон дуудсан маань. Онцгой хүмүүсийг бохиж дууддаг юм байна гэдэг яриад байна. Тэгээ бох яг тийм хүмүүсийг ивэд юм байна. Тэгээ би бол одоо ингээд яг энэ замаар явах юм. Ингээд л үүсэж байгаа амьдралаа зориулсан юм. Тэгэхээр яасан мандар хөвгтэй чигээд ингэүүлээ тэгээд одоо яах вэ? Ингээд одоо залбирхаар ингээд бох ингээд чамд ингээд тэнгэрээс одоо ингээд хоол өгөх тах. Үгүй чи яг ингээд амьдрах уу гэхэл би чимхөвччихсэн. Хин багтаж яах вэ? Тэгээд гоо яг ихгүй л дээ. Гэхдээ ингээд бох ингээд амьдралын янз янзын байдлаар ингээд ивэн штэ гэхээр чамшиг юм ярьж байгаа хүүхдийг хүнийг бол би одоо амьдрал даанхандаа харж байгаа. Ингээд хэлгээл. Тэгээд би юу дүнхээр итгэж эзэн дуудагдсан. Эзэн намайг тийж. Тэгээд надад мэдлэг мэрэгч боловсрол баг. Үндэ би UBTS-ээс төгснөөс өөр ямар ч боловсрол байх биш дээ. 10 жилийн боловсрол байгаа. UBTS-ийг би 2 удаа төгссөн. Надад энэ нийгэмд үзүүлээд хавч мэрэгчлийн үнэлэх чадлага би ийм боловсролтой ийм сургууль соёл төгссөн ингээд үзүүлж нийгэмд юу ч үлэм шүүгдэх байдаг байхгүй яг үндэ. Тэгээд би UBTS-ийг төгснөөрөө л өнөөдөр би амьдарч байгаа. Эсний үүс туснараа л би амьдарч байгаа. Тэгээд ядчих тэр үед UBTS-ийг Азийн талын холбоонд хэлсэжгүйсэн. Юу ч юм. Тэгээд бид хүүхдүүд цуглаан хэдэн шиг хичээл заа. Тийм л шоолоо байсан. Тэгээд тийм үед бас манай христчин ахны хүртэл асуудал байсан л да зарим. Төвлөрч чинь UBTS сураад та нарыг баглаар ах уу гэж ахгүй л дээ. Өгөхгүй л байгаа гэж ингээд тийм. Тэгээд тэр хэсгийн юмнууд ингээд чиг болчихлоо тийм. Тэгээд ямар хичээл үзэж та нарыг UBTS гэж асуухаар хошиг гэрээний тавлаар яасан ийсэн хорангоо гэх ийм юм бодчих. Гоё хичээл сурч шүү. Гоё яана тийм. Тэгэхээр танах юмш диплом авахгүй тийм. Ямш олон улс бүтээмж диплом авахгүй тийм. Тэнгүүч ингээд хичээлтэй байсан. Яг ингээд хичээлтэй тийм л үйл байсан. Тэгээд тийм юу ч бодож сурч ирсэн. Энэ сургуулийн төгсөө дараа хүн хөгжүүлэх юу ч байхгүй гэсэн итгэлийг сурсан шүү дээ. Тэгээд эзний үгийг сурах, эзэн төлөвчлээ. Эзэн үнээр миний амьдралыг намайг дууцтайгаа ивэх юм байл гэж итгэж авсан. Тэгэхээр тэр өдрүүдийг одоо ингээд ирээд санахад үнэхээр одоо тэр эзэн бол миний амьдралын суурь юм а гэдгийг тэр мэдвэр тавьж явж ирсэн л тэр одоо юм байна. Залуу наснда тийм хүүхэд наснда тэр зүгээр одоо ингэж би ирж хатдаг. Тэр үеийн сэтгэл зүрхээр би өнөөдөр хэр их итгэлээр алхаж байгаа вэ гэдгийг би өнөөдөр өөрөөсөө маш их асуудаг болсон тэ залбиралтаа би үнэхээр эзэн би танд дуулууртай байна. Би танд үйлчлэе. Таны амлалт бол үнэн юм шиг. Тэр үеэс хойш ингээд 97 оноос хойш битээр тэгээд гэрлээд тэгэл ярьснараа итгэснээрээ залбирсаар гал тэгэл аав ээжтэй залбирсаар гал нийтлээ гэрэлжлээсэн л та. Тэгээд одоо ингээд өнгөрсөн 2017 оны 8-аас орчимтэй ингээ 20 жил боллоо. Энэ 20 жилийн хугацаанд нэг удаа ч аав ээж ярьсан юм. Гойж исэн юм. Энэ 20 жилийн хугацаанд ээж аав хоёртой бид өгжил явсан гэсэн шиг авч явж исэн юм. Энэ 20 жилийн хугацаанд эзэн бидний орон байраар хангачээ. Энэ 20 жилийн хугацаанд эзэн нам өмс хоцтой байлгажээ. Тэр битгий хэл тийм 2 3 дээд сургууль төгссөн хүмүүс би амьдралын ухаан цагаа явж ирсэн үлдээ. Тэгээд нөгөө багш шаатар гэсэн тийм ямар ч үзүүлж авах багш биш байгаад байдаг тийм. Сүүлд нөгөө төрийн хүмүүст чинь ингээд тийм ингээд заагаа явж байна. Тийм бүгдийг ингээд харахад эзэн үнэхээр өөртөө итгэж найдаад өөртөө доолууртай явж байгаа өөрийнхөө мөхс болон ивэд юм. Амьдралын суурь гэдэг бол төгссөн сургуулиар яригддаг юм. Амьдралын суурь гэдэг бол дипломоор яригддаг юм. Амьдралын сайн сайхан гэдэг бол эзний мотортой юм. Эзэн гэрээ байж байгаа юм бол хүн хичнээн зүтгэл өнөөдөр годомжин 3 дээд суудаг чинь хаач шигтэй явж байгаа юм. Аялал хийх юм. Өнөөдөр гэртээ өстө юу ч одоо хийхгүй 3 дээд сургууль төгснөр ингээд бахархаж ярьчаад зургатаа асгараа Тараб Америкийг ингэж удирдах бай гэж яриад байгаа шээ. Тараб Америк ингэж удирдах бай. Гэртээ цэцгээ суугаад чи би өөрөө ингээд уусаа хөгжүүлээд намайг гоох байхад би явчих.
юм яриа. Юу чийдгүү тэгээ ингээд явж байгаа хүмүүс байж дээ. Тэгэхээр яг үүндээ дэмжээ туслаад өгч антаахгүй байсан. Би өөрөө айлын том хүү байлаа. Манай ихний тал бизнес хийдэг мөнгөтэй төрөлтэй ингээд хүчгүй үед ингээд хэдэн сая төгрөгөө за хөл дээр тогтгаад ингээд өгсөн хүн байсангүй. Гадаад бидний татаад авчих хүн байсангүй. Юу эцэг их одоо аав ээжийн буйнаа эдэлж байгаа гэдэг шиг тийм үү? Аав ээжээс өгсөн буйнч байсангүй яа. Өөрсдөө тэр маань баг идчих юм шүү тэрийгээ тийм. Нөгөө 90 оны үеийн шоогнаар чинь бүх юмыг нойлож ихлүүлсэн. Бүх юмыг эзэн итгэж ихлүүлсэн. Тэр үед хинч анхаарал тэ чи цуглаанд яваад ингүүл би ч тэдэн төгрөгөө би чамд тэгж цалинж байна. Би чамд тэгж амьдруулъя. Чи ирээдүйд ийм юмнуудад хүрэх боломжтой. Хинч энийг надад одоо надад ч биш тэр үед олон залуучууд ийм итгэлээр амьдсан. Тэдний одоо тод шинээр бидний багш нар өндөр сууж захирлаа. Манай жахаач төмөө агш гэх одоо ингээд хонгороо агш гэрүүлгээл бид бүгдээрээ тэр үед манай ганаа агш гэрүүлгээл бид бүгдээрээ тэр үед яг л ийм итгэл үнэмшлэр дөнгөж 18 биш 21-тэй залуу хасаа амьдралын он жилүүдийг бид яг ингэж зориулаад энэ төлөв бид өгөхий гэж явсан. Өнөөдөр инглиээр бидний дундаас хогш нэг ч хүн алга, бидний дундаас гудамжлах гарсан нэг ч хүн алга, өсөж цангаад бодроо яриад явсан. Өнөөдөр нэг ч хүн алга. Яагаад гэвэл эзний үг үнэн юм байна. Яагаад гэвэл эзэн өөрт нь дуртай байгаа өөрийнхөө болыг ивэд юм байна. Эзэн үнэхээр ивэд юм байна. Тийм учраас бидний хийх ёстой зүйл түүнд итгэх. Түүний хүч чадал найдах. Түүнээс имэж түүний замаар замнах. Энэ хамгийн чухал юм байна. Өөрөөр хэлбэл Есүс үүнийг шинэ нэгэн дээр тэгээд хэлсэн шүү дээ. Юуны түүнд эзний хаанчлыг ирж байна. Түүний зөв байдлыг хэлсэн. Тэгвэл энэ бүхэн надад нэмэгдэж өгдөг болно гэж хэлсэн. Харин нэгнийхэн бурхангүй хүмүүс энийг тунгаруулчихдаг. Өнөөдөр бурхантай хүн ч гэсэн энийг тунгаруулаад байж байна. Тийм ээ? Эхлээд нөгөө зүйлсүүдэд хандлага зүтгэдэг. Үндсэн суурь нь байхгүй яваад байдаг. Эзэн дээр тогтсон суурь нь байхгүй яваад байдаг. Нөгөө зүйлийн төлөө яваад байдаг. Осон бүх юм байхгүй болоод өнөөдөр буцаад заа эзэнгүй болохгүй мэн буцаад эзэн дээр ирж байгаа хүмүүс байна. Ямар сайхан хөөрхөн итгэж байлаа. Буруу замаар дуудаад явж дампуурш эзэнгүй бол нэрээ амьдрал хэцүү байна пастраа гэдэг иргэд ирж байгаа. Би гайхаж байгаа дотор энийг чи мэддэг байсан юм гэж. Би чамайг мэдчихсэн гэж боддог байсан шүү дээ. Тэгэхээр мэдчихсэн гэж бодож байсан хүмүүс байж энийг мэдэхгүй явж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл эхлээд нөө эзэн дээр байшингаа барьж нэг сайхан ураалгаж өгөөд зазаа хатан дээр ярив. Одоо тэрийгээ яг ингэ ярьж байгаа. Тийм ээ. Солонгос яваад өчнөө 10 хэдэн жил ажиллаж амьдрал өнөөдөр юу ч ихгүй болж байгаа хүмүүс байж байгаа. Би юуны төлөө ажиллаж амьдсан бэ? Тэгээ босгох чинь яасан гэдэг. Гэхдээ арай ингэ хийж болохгүй байх таа шүү дээ. Би ч хүний эмоц хийж байна. Тэгэхээр би тэр хүний донж яах гэж байгаа та доош нь хийх гэж байгаа та биш. Хамгийн гол нь хүмүүс юуг ойлгохгүй байна гэхээр эзнийг дагж ич амьдрал босдгоо гэдэг юу ч ойлгох боломжтой. Энийг ойлгосон. Энийг бидний сургуулийн оюутнууд бид нар юуны түрүүнд харуулах хэрэгтэй. Үүнийг бид нар тэдэнд заах хэрэгтэй. Энэ амьдралын чуулганд бидрээс сугаасан. Энэний төлөө бүгдээ эзний алдрын төлөө явъя гэж. Би өнөөдөр та бүдээ оромшуулж зоригжуулна. Тэгээ эзэн үнэхээр бидний ивэдэг юм шүү. Тэгээ бидний итгэл найдах, бидний суурь эзэн дээр байдаг. Тэгээ би танаас өнөөдөр зоригжуулна тийм. Юугаар хийгээд ингээд цаг алдаад бидний сургууль сураад байгаа юм. Та нарыг ингээд янз бүрийн хэлэх хүмүүс байгаа бах тийм. За яа орж. Юу ярьж байна? Зэрэг өөр болоо явж байгаа. Хахад тарчдаг шүү дээ. Тэгээ бидний сургууль дэмий сураад энэ мөнгөийг хариаггүй намгүй гэлтэй. Ингээд одоо та нарын ярьдаг хүмүүс зөндөл байгаа бохтой. Шалт эмгэнний төлөө цаг алдаад ингээд яваад байгаа юм. Үгүй. Бид харин хамгийн чухал амаад өнөөдөр тавьж байгаа. Тэрийг энэ хүмүүс ухаарахгүй. Тэгээд Монголд нэг хэд одоо ярьж байсан. Манай амраа захирч гэсэн мэт чинь тийм ээ. Юу Барцилд одоо төрж ирсэн амир бишэрийн бүгд Авраам Хюбер гэдэг нэг пастор байдаг. Тэгээд товчсон нэрийг AB гэж боддог байхгүй. Авраамын уртлын AB хоёрыг аваад AB гэж боддог. Тэгээд пастор болохоор Америк гэрбүлийн бүгд. Тэгээд Барцилчуудын төлөө сайн мэдээ тарахаар тэдний гэр бүлд очиод манайд өөрөө Барцил төрсөн. Тэгээ юусаа тэр гэр бүл Барцилчуудын төлөө бүх амьдралаа зориулсан. Тэгэхээр юм жижиг гашаа ингээд 7-8 хүүхэдтэй жигт цугаа явдаг. Амьдралын болцоо тийм сайн би байгаад.
Тэгээд ээж аав нас орсон үр хүүхдүүд нь барьцаалтаа хүршүүлээд машинаар хүрчиж байгаа. Өнөөдөр ээж пастор өөрөө Авраам пастор өөрөө барьцаалт одоо хэдэн мянган хүнтэй сүмийн пастор юм гэдэг. Амжин хүмүүний сав дагав бүх хот тосдуудаа сайн мэдээ тарах даглагч бэлтгэх юм хараатаар үйлчилж идэг юм чуулган ба 30-40 мянган хүнтэй миний сонслоо. Тэрнээс илүү их хүнтэй чуулган байж магадгүй. Энэ өөр Америк пастор гэдэг өөр барьцаалт болсон юм байна. Тэгээд ээж пастор хэлж байгаа л да. Баг бахад ингээд ээж аав машинаар барьцаалт өөрсдөө ингээд хүүхдүүд баг бахад ингээд амралтаараа гэдэг ингээд нутгаар Америк руу буцдаг байж байна. Хүүхдүүд аваад тэгээд Америкт очиод өөр юм гэсэн орон байгаа байхгүй. Тэгээд ээжийнхэн том их чинд нь очдөг байсан гэж байна л да. Тэгээд ээжийнхэн том их чинь болохоор аим юм баян айл. Тэгээд тэдний яг тийм нэг Америкт нэг амралтаараа 1-2 сараар очсон. Тэгээд байх газар байхгүй нөгөө их чинь байгаа их их чинь тэднийг аюу ингэдэг байсан байна. Одоо нагц их чинь ээжийнхэн том их чинь нэг хэдэн заваа юм бод те. Барьцаалаас ирсэн хэдийн юм ингээд тэгээд энэ сонин юм сайн мэдээний ажлыг ингээл гадаадд яваал ямар ч өөртөө явсан байх байхгүй амьдрал байхгүй гачийн яаж яасан юм уу гэдэг айгуу тийч тэгэхээр ингээд тэр хандлагын ингээд нөгөө ээж аваагаа дагаад нөгөө баян хүчлэг хамаатны хайрт очихоор нэг л ингээд нэг юм жигдэд байгаагаа ингээд мэдрээд идэгтэй айл ихч мэдрүүлээд идэгтэй юм. Тийм байд орж ирсэн. Тийм хамаатай байсан багтай нэг л дээгүүр ажил хийдэг боловсролтой нэг тийм айгүй дээгүүр юм хамаатай гэж очиж чад бид нэг л нэг тийм цандаанд хурахгүй байгаа нэг юм мэдэрсэн мэдрэмжтэй байгаад байдаг шүү дээ. Тийм ингээд мэдрэмж аваад гэсэн юм л дээ. Тэгээд хүүхдүүд ингээд олон жилийн дараа тэр их чинь настаа болоод хөшөрсөн байна. Ээж нь тэгжсэн гэж байна. Надад өнөөдөр юу байна? Юу ч ялах. Миний амьдрал хямарч утгаал. Би юуны төлөө амьдарч байна. Тэгээд дүүдээсэн гэж. Чи бол өөрөө чиний амьдрал гоё юм гэсэн гэж. Энэ олон жилийн дараа гэж хэлсэн байна. Тэгээд пастор гэж туулцж ирсэн байхгүй юу? Гэхээр бид нар тэдэнтэй адилхан гайхуулах, сайрах эд хөр байна. Гэхдээ бид нар тэднээс илүү готовчтой амьдрал амьдсан. Бидний амьдралын суурь тэдний амьдралын суурь шал хоёр гэсэн. Энийг тэр хүн настаа болсон ойлгосон. Өөрийнх нь амьдралын суурь хөөс байсан гэдгийг бид нар ойлгосон. Ахын дүүсээ эзэнд өрчлөцгөө. Эзэн өгөөд өгсцгөө. Тэр биднийг ямар агуу ивэдэг гэдгийг санацгаа. Би биднийг зоригч болцгаа. Би зоригч болмаа. 127 дахь ихэнхээс эзэн мэддэг хүмүүс бол үл ганцхан мөнхөд оршдог сён уулын адил гэж эзэнд итгэдэг хүн юм байдаг юм аа. Үл ганцхан сён уулын адил гэж хэлсэн. Хаддол 126-гийн эхний ишлэлээр эзэн сёны осдог төстийг буцаан авчирдаг юм аа гэдэг талаар өгүүлсэн бол харин дуурал 127 дахь бүлгээр эзэн гэрийг барьж байгуулдаг юм аа гэж хэлсэн бол дуурал 128 дахь бүлгийн эхний ишлэлээр эзнээс мэддэг түүний замаар замарч хүмүүр Йотай гэдэг гэж хэлсэн. Эзэн угаасаа юм. Итгэлтэй байна. Зоригтой байна. Гагцгүй эзнийг тууштай дагах. Залбирцгаа. Амьд бөгөөд ариун оршигч Ерөөсөн эцэг минь танд баярлалаа. Та бидний сонгосонд бидний дуудсанд баярлалаа. Эзэн минь энэ хороо амьдралын үнэлэмжийг нэр төр байр суурь эрх мэдэл эд баялаг дээр тавьдаг бол харин бидний амьдралын суурь гагцгүй таамаг билээ. Эзэн бид танд итгэж танд найдах. Танд дуулууртайгаа бид амьдрнаа. Та мөхөс бидэнд туслаарай эзэн. Эзэн бидний амьдралын суурь та бүгд хизээш ношгүй гэрээг хизээш ношгүй ус үнснийг таны итгэдэг хүмүүсээс болж та байгуулдаг гэдгийг та энэ хорог харуулаач. Эзэн таны басамжлагчдад, таныг доромжлогчдод, таны ард түмний үл ошигчдод эзэн та бол бидний найдвар, бидний хордох газар, бидний хүч чадлыг та мэдүүлээч. Эзэн бид танд итгэмжтэй байж. Эзэн бид танд үнэнч байж. Бид энэ насаараа тантай үйлчлэх юм. Та бидний хөтлөн авах болтугай. Та бидний ивээрээ.
Есүс гэж